Тэгээ энэ дайн одоо хэн орцсон байгаа юм бэ гэх юм бол Катар орцсон байгаа, Их Британи орцсон байгаа, Франц орцсон байгаа, Америк орцсон байгаа, Израиль орцсон байгаа, Азербайджан орцсон байгаа, Лебанон бөмбөгдүүлж байгаа. Сауди Арабийн Бахрайн руу цэргүүдээ явуулж байгаа. Яг гэх юм бол сүний шашингийн хүмүүс ерөөдөө бослог хийж байгаа. Европын газны үн ханш тэнгэр рүү буудаж байгаа, нефтний үн ханш тэнгэр рүү буудаж байгаа, бүр нүүрсний үн ханш 20-30%-аар өссөн байгаа. За, тэгээ өчтөр Путин юу хэлсэн бэ гэх юм бол магадгүй Оросын газ, нефт Европ руу нийлүүлэхээр баг болсон дээр ээж магадгүй. За тэгээ энэ хоёр авгаа юу бодож байгаа энэ сонсмоор л. Одоохондоо хамаа нэгийг байгаа. За тэгээ Путин юу хэлсэн юм бэ хэдүүлээ сонсъё. А сейчас открываются другие рынки. Шин зах зээл тэ нэгдэж байгаа. Яг гэх юм бол Кувейт, Катар, Араб гэх мэтчлээ газ дэлхийн зах зээл дээр одоо алга. И может быть нам выгоднее прямо сейчас прекратить поставки на европейский рынок. Тэг магадгүй бид нар тэ бидний хувьд бол Орос холбоо, Газпром, Роснефть гэх мэтчлээ өөр орон өөр зах зээл рүү газаа нийлүүлэх нь илүү ашигтай байж магадгүй. Уйти на те рынки, которые открываются, и там закрепиться. Тэгээд шин зах зээлийг булаагаад авах ерөөсөө хэрэггүй. Ер нь бол өмнө нь бол шин зах зээлийг авахын тулд тийм Сирия улсыг бөмбөгдөг байсан, Либия улс гэх мэтчлэн ер нь бол томоохон эрчим хүч, газ, нефтийн хангамж тийм гэрээ мэрээ зурхад бүр дипломат харилцаа хэдэн зуун сая доллар дэд бүц гэх мэтчлэн шаардлагатай байсан. Гэхдээ одоо ерөөхдөө тэр аваар ингээд тэр шиг дайн болж байгаа учраас тэгээд дэлхийн нефт, газны 20% тасарсан байгаа учраас баг бүгдээрээ Орос руу уцтж байгаа. Тийм. Зоолттой Япончууд, Энэтхэг, Солонгос гэх мэтчлэн Австрал, тий Хятадууд, тий Путин руу залгаж байгаа хаа. Магадгүй бүр Америкчууд ярих магадгүй. Яг гэх юм бол хувийн зах зээл үн ханш дэндүү их өсөж байна. Тий та нарын ийш тийш нийлүүлээч ярьж магадгүй. Биднэрт энэ Ирантай хугацаа хэрэгтэй байна. Бид нар одоо ингээ энэ дайныг зогсоочих юм бол ялагдсан царайтай болох гээд байна гэх мэтчлэн. За эрэл гүндэртэй байна. Тэгээд тий Путин одоо ямар ингэхтэй болж байгаа юм бэ гэвэл жоохон маяглах дотор байгаа түгжсэн авгаа зангаа гарах жоохон хариу авах жоохон маазрах. И здесь тоже нет, хочу, чтобы было понятно, никакой политической подоплеки. Но тэгснэ одоо ингэ удлаа ярьчих. Энэ бол улс төрийн маневр бол биш ээ. Энэ 100% улс төрийн маневр. Нам все равно через месяц закроют или через 2. Так мне лучше самим сейчас прекратить и уйти туда и в те страны. Тэгээд юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Европын холбооныхон угаасаа Оросын газ, нефт импортлох дээрээ хориг тавьсан байгаа. Тэр хориг нь одоохондоо бол бүрэн хүчнтэй бол биш. Тэ өчигдрийн контентээр та харсан баг. Тэгээд Путин юу хэлж байгаа юм бол угаасаа тэ бидний одоо янз бүрийн гэрээ мэрээ гэх мэт шин одоо хөрмөө цуцлах гэрэлтэй цуцлах байгаа учраас хамт амьдрах ямар хэрэг байсан юм бэ? Шууд нүгэ гарч ил та гэсэн утгатай юм ярьж. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл Idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо баг 500 хуудастай дүрм мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгомжтой маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Которые являются надежными партнерами, и там закрепляться. За. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол энэ тий. Тэр нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол TikTok дээр энэ Израиль, Ираны дайны тухай контент төрчихтэй алгуулсан Америкт. Яг гэх юм бол Oracle компани үүсгэн байгуулагч нь тий худалдаа авсан. Тэгээ Oracle үүсгэн байгуулагч нь еврей хүн. Тэгээд Палестин, Израилийн тухай ямар ч контент гарахгүй байгаа. Тэгээд Twitter дээр бас иймэрхүү төрлийн контент ерөөхдөө одоо ер нь хомсолт орж байгаа. YouTube дээр бас баг байхгүй. Энийг ерөөхдөө баг нууц сувмог өөр Kick янз бүрийн платформоос олох хэрэгтэй. Тэгээд Израилийн хэвлэл мэдээллийнхэн бас Дубай, Катар, UAE бүгдээр юун дээр хориг тавьсан байгаа юм бэ гэх юм бол ийм бичлэг олон нийтийн сүлжээн дээр тавих дээр хориг тавьсан байгаа. Жишээлбэл Дубайд тэ ямар нэг байдлаар ийм контент ингэ шатж байгаа буужин дэлбэрсэн янз бүрийн тийм гамшигын бичлэг аваад баригдах юм бол нэг бол $50,000 торгуул эсвэл 2 жил шорон. Окей. Израиль бас яг адилхан. Тийм учраас хэдүүлээ нөгөө Тель Авив юу болж байгаа юм бэ ерөөхдөө харагдах.
Тэгээ янз бүрийн пропаганда суугаад юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Ираны пуужин юусо фейлдж байгаа. Тэгээ Иранчууд ямар хариу авч чадахгүй, Америкчууд, Израильчууд тэр чи ялж байгаа гэх мэт пропаганда амар хүчтэй байгаа болохоор хөрөнгөний зах зээл нэг сүрт өглөх байна. Гэхдээ зарим хөрөнгөний зах зээл дээр зарим биерчүүд дээрээ бодит амьдрал ерөөхдөө байгаа. За хаана бэ гэх юм бол Европын газны үн ханш зүгээр ингээд Тэнгэр рүү пуужиндж байна. Шанхай тэг Хятадын нефтний үн ханш өнөөдөр тэг ямар ханшиндээ хүрсэн бэ гэх юм бол 1 barrel 1 пошк нефт 150 литр ямар үедээ болсон бэ гэх юм бол $100-аас дээш гараа явцсан. Окей. Тэгээд монголчууд та юундаа бэлтгэх хэрэгтэй бэ гэх юм бол нефтний үн ханш удахгүй дахиад өснө бензин. Окей. За тэгээд ерөнхийдөө ингээ хараад үзэх юм бол тэг Роттердам тэг Сингапур, Солонгос, Японы газны үн ханш ерөнхийдөө нэмэгдэж байгаа. Хамгийн их өсөж байгаа орн хаана юм бэ гэх юм бол Европ. Тэгээ Европын дөнгөж сайхан юу зарласан бэ гэх юм бол the great EU top jobs puzzle is nearly solved. Тэ ерөнхийдөө Европын хамгийн өндөр улс төрийн алтан тушаал бүгд төр эзэнтэй болсон. Ursula von der Leyen, Kaja Kallas гэх мэт чинь. За эдгээр бүгд төр юуны төлөө тэмцсэн юм бэ гэх юм бол Оросын газ нефтийг хорьчих, нүүрсэн цахилгаан станцуудыг унтраачи, цөмийн цахилгаан станцуудыг дил бавчи, тэгээд хэдүүлээ сайхан диважинд тэ ямар ч маргаангүй Путинээс нефт авахгүйрээ амьдэрч болноо. За тэгээ одоо ерөөдөө газ нефтэнд тасарсан Bloomberg юу ярьж байна гэх юм бол Европын эдийн засаг ойролцоо одоо 1 сар хямрахгүйгаараа эдийн засаг нурахгүйгаараа агшихгүйгаараа тэлс чаднаа. Гэхдээ 1 сарын үргэлжлэх юм уу? Яг гэх юм бол дөнгөж сайхан Катарын нефтний агуулга бомбд дил бавсан. Сауди Арабын номер 2 нефтний үйлдвэр ерөөхдөө бас дэлбэрсэн. Тэ ерөөхдөө үйл ажиллагаа зогсоодсон. Qatar Energy компани үйл ажиллагаагаа зогсоодсон. Окей. Тэгэл ерөөхдөө Сауди Араб тэр орны бүх газ нефтийн агуулга дүүрсэн байгаа. Яг гэх юм бол усан ус тийш нэвтэрч чадах байгаа. За нэмээд одоо Азербайджан бөмбөгдүүлж байна. Хаана хин бөмбөгдөж байгаа юм бэ гэх юм бол хүмүүс юу ярьж байна гэх юм бол Иран бөмбөгдөж байгаа, зарим хүмүүс юу ярьж байна гэх юм бол Израиль бөмбөгдөж байгаа. За гэхдээ томоохон асуудал юу юм бэ гэх юм бол Бакугаас Тифлиси рүү явдаг. Тэ? За Чейхан руу явдаг. Энэ тэ нефт, газны тэ хоолоо бас бөмбөгдүүлж байгаа. За яг нэг бөмбөгдүүлж байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Дэлхий рүү газ нефт нийлүүлж байгаа. Тэ Оросын дэд бүтцтэй бас холбоотой. Нэмээд яагаад Иранчууд энийг бөмбөгдөж байх магадaltaй юм бэ гэх юм бол энэ газ нефт хаашаа явдаг юм бэ гэх юм бол Израиль руу явдаг. За тэгээ Израильчууд Ираны бөмбөгдөж байгаа учраас тэд нэр зүгээр хариугаа барьж байгаа. За энэ шин юм уу? Үгүй 1970-ад оны үеэр ерөөд томоохон нефтний кризис болж исэн. За тэр хэр удаан үргэлжилсэн бэ гэх юм бол хэд хэдэн сар үргэлжилсэн. За тэгээ юутай холбоотой юм бэ гэх юм бол ер нь бол Ираны засгийн газар тухайн үедээ нурсан. Тухайн үед ерөөхдөө хаана өдөрч исэн Шаа тэ. Тэгээ тэр нь унтсан. Тэгээ энэний хооронд хин орсон бэ гэх юм бол Аятолла Хомейни тэгээ ирэх барьсан. Тэгээ мань юу хийсэн бэ гэх юм бол энийг ерөөхдөө тэр орон зайгийг эзэлж аваад Шаагийн хөөгөө явуулчаад тэгээд энэ Шаа ерөөхдөө өөрөө бас амар тамалтай хийсэн. Тэрний тухай би маргааш нэг сонирхолтой контент хийж. За зөвхөн сурчлагаа хийхэд манай school community дээр би өнөөдөр орой ямар тайлан судалгаа танилцуулж байгаа юм бэ гэх юм бол номер 1 тэ Иран улсын тооцоол одоо юу юм бэ? Юуны төлөө тэмцэж байгаа юм бэ? Тэ эрсдлүүд нь яг юу юм бэ? Юу болох магадaltaй юм бэ? Тэгээ хамгийн гол нь энэ маргаан энэ дайн хэр удаан үргэлжлэх магадaltaй юм бэ? За тэгээ би өөрөө ямар дүгнэлт хүрсэн бэ гэх юм бол ойролцоо 30-аас 45 хоног удах магадaltaй. Минимумда ойролцоо 12-оос 14 хоног. Ягаад минимум 14 хоног би ярьж байгаа юм бэ гэх юм бол хурдан бууж өгч болохгүй. Ягаад гэх юм бол Аятоллагийн алсан. Сургуулийн бөмбөгдсөн, Тераныг тултал бөмбөгдсөн. Тэгээд Иранчууд юу хийх ёстой юм бэ гэх юм бол тэ иргэн тойрны хүмүүсийг айлах ёстой. Яг гэх юм бол энэ режим одоо байгаа засгийн газар нурж болохгүй. Яг гэх юм бол тэд нэр тэр засгийн газар нурчих юм бол тэр хүмүүс нь хөөгдөн алуулн шорон орн гих мэт чинь зүгээр бодоо үзтэй тийм юм болох ёсгүй. Алуулах шоронд орох хөөгдөх нь тодорхой болчих юм бол тэднэрт ямар ч алдах юмгүй болно. Тэгээ алдах юмгүй хүн юу хийдэг юм бэ гэх юм бол эцсийн зэвсгүүдээ бүгдийг ашиглана. Тэр хүртэл явах магадлал миний хувьд бол жоохон бага. Гэхдээ хурдан буугаад өгчих юм бол Иран дотор байгаа экстрим хүмүүс
Тэ? Хариу барьмаар байгаа хүмүүс бас хангалттай байгаа учраас яагаад гэх юм бол аятоллогийн алсан. Тэ? Мухаммедийн удамаас гаралтай хүнийг алсан ерөөхдөө шашингийн тэргүүн хүнийг алсан учраас маш хурдан ерөөхдөө бууж өгч болохгүй. За хоёр дахь тайл нь юу юм бэ гэх юм бол энэ Strait of Hormuz хэр удаан хаалттай үлдэх юм бэ? Тэгээд энэ Strait of Hormuz өмнө тэ бас ерөөхдөө хаагдаж байсан. За ийм нефтний кризис бас өмнө болж исэн. Тэгээд энэ нефтний хямрал кризисээс болоод бас юуны үн ханш өссөн юм бэ? Ямар хөрөнгө оруулалтын боломж байгаа юм бэ гэх юм бол энэ дотор бас ерөөхдөө дэлгэрэнгүй байгаа. За тэгээд Ираны цэргийн албыг удирч байгаа Али Лаrijani тэ юу хэлж байна гэх юм бол Америкчууд, Израильчууд манай нэг сургуулийг сая бөмбөгдсөн. 6-аас дээш хүүхдүүд ерөөхдөө нас барсан. Тэр хүүхдүүдийн цус хний гарт байгаа юм бэ гэх юм бол Трампын гарт байгаа. Тэгэхээр бид нэр хариу барина гэж юм. За Америкийн батлан хамгаалалт үгүй дайны сайд юу хэлсэн бэ гэх юм бол 8-аас дээш 7 хоног энэ дайн үргэлжлүүлэх магадaltaй. За тэгээд ерөнхийдөө энэ дайн маргаан 4-өөс 8-7 хоног болоод ирэх юм бол юу болох юм бэ гэх юм бол энэ тайлан дотор бас бичигдсэн байна. За дүнгийн сайхан Friedrich Merz ер нь бол цагаан ордонд орсон. Тэ Трамптай ер нь хэвлэл мэдээллийн хурал хийсэн. Тэгээ буцаагаад ирснээс хойш юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Иран тэ олон улсын хуулийн зүгээс тэ улс бишээ. Тэ олон улсын хууль байхгүй Ираны хувьд ихтэй сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол хин Ираныг бөмбөгдөөд эхэлсэн юм бэ гэх юм бол Америк, Израиль төрүүлээд бөмбөгдсөн байгаа шүү. За гэхдээ нэг сонирхолтой юм заяа. Дөнгөж сайхан Friedrich Merz Америк руу явснаа Дональд Трампаас ямар зөвшөөрөл авсан юм бэ гэх юм бол Герман улсад үйл ажиллагаа явуулж байгаа Роснефтийн нефт боловсруулах үйлдвэр байгаа. За тэр компани ерөөдөө 20-нд орцсон байсан. Тэр нефт боловсруулах боломжгүй болсон гэсэн үг. Төлбөр тооцоо гэх мэт янз бүрийн нефт газ хүлээж авах боломжгүй болсон байсан. Тэр хоргийг заяа Friedrich Merz тэ зогсоож чадсан. Яг гэх юм бол Германы эдийн засаг ерөөхдөө маш хүнд байдалд орсон байгаа. Тэгээд магадгүй хэдүүлээ бас энэ дэлхийн 3 дугаар дайн руу орсон байж магадгүй. За тэгээд олон улсын тайзан дээр Азад, Японд, Солонгост, Арабын орнуудад, Европт улс төрчин цаана юу гэж бодож байгаа юм бэ гэх юм бол ямар сон юм бэ? Дональд Трамп жилийн өмнө Зеленскийг цагаан ордон дотор яаж загинжсэн юм бэ? Хөөе чи дэлхийн 3 дугаар дайныг эхлүүлэх гээд штэ, тэ? Эвлэрээч на дайнаа зогсоогоо ч гэж ярьж исэн хүн одоо өөрөө дэлхийн 3 дугаар дайныг эхлүүлэх гээд байна. Нэмээд Европын эдийн засаг хогийн савл руу тэ оролцсон байгаа. Азийн эдийн засгууд одоо бас баларч байгаа. Австрали бас яг ялхан. Тэгээ нэмээд тэр орнууд тэр ерөнхий сайд ерөнхийлөгч нар ягаад чимээгүй байгаа юм бэ гэвэл Трамп одох нь алтан тушаалтай. Трамп гэхдээ алтан тушаалаа алдчих юм бол бид нар бол эдний дуу чимээ шаалуур болно. За тэгээд та энийг үзүүлчих Трампыг жоохон шүүмжилсэн видео гараад ирсэн. Энийг ерөнхийдөө би тэр чигээр дэмжиж байгаа яагаад гэх юм бол Трамп жилийн өмнө юу ярьж ирсэн. Тэр чигтээ мартцсан байна. Трамп сонгуулийн үеэр юу амлаж ирсэн. Тэр чигтээ ерөнхийдөө хайцсан байгаа. Сонсцгоо. You're right now not in a very good position. You're gambling with the lives of millions of people. You're gambling with World War III. Дэлхийн 3 дугаар дайныг эхлэх гэдэг юм шүү. За. Тэгээ энэ дайн одоо хэн орцсон байгаа юм бэ гэх юм бол Катар орцсон байгаа. Их Британи орцсон байгаа. Франц орцсон байгаа. Америк орцсон байгаа. Израиль орцсон байгаа. Азербайджан орцсон байгаа. Лебанон бөмбөгдүүлж байгаа. Тэ. За тэгээ шашингийн хүмүүс ерөөд одоо Боронктод ирэх юм бол Шиа Сүни гэсэн юм болох магадaltaй. Сауди Арабийнх нь Бахрайн руу цэргүүдээ явуулж байгаа. Яг гэх юм бол тэр Сүни шашингийн хүмүүс ерөөдөө бослог хийж байгаа. Тэр нэг сонирхолтой юм баха. Би яг сайн мэдэхгүй байна. Тухайн үед амьдраагүй учраас. Гэхдээ дэлхийн 1 дугаар дайн нэг суур яг ингэж тавигдчихсэн баг.